Суран ундаг дугуй скутер зэргээс үүдэлтэй осолд өртсөн иргэдийн 60% нь 18 хүртэлх насны хүүхэд байна. За ийм судалгаа гарсан. За судалгаанд үндэслэн 16-аас доош насны иргэдийн А ангиллын үнэмлэхгүйгээр суран дугуй унахыг хязгаарласан журам баталсан. За энэ журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд суран дугуйтай сургуульдаа ирсэн сурагчдын дугуйг ачуулж эхэлжээ. Тухайлбал нийслэлийн 23 дугаар сургуулийн 7-аас 12 дугаар ангийн 1300 орчим хүүхдийн дунд суран дугуй ундаг хэсэг талаар судалгааг үл явуулсан байгаа юм. За эдгээр хүүхдүүдээс 50 хүүхэд бол ундаг гэдэг хариултыг үл өгсөн. За харин эдгээр 50 хүүхдүүдийн мөн тал хувь нь суран дугуйг бол хичээлдээ тогтмол унж ирдгээ гэж хариулсан байгаа юм а. Чиний хүүхэд суран дугуйтай ирдэг вэ? Чиний мэдхээр ерөнхийд орчин бэ? Гайгүй нэг өөрлөлт. Ангиас нь? Ангиас сургуулиас мэдгээс болтой. Миний мэдгээр л нэг 7-8 хүүхэд ундаг. Тэр хүүхдүүд бүгд энд тавьдаг гэсэн үг суран дугуйгаа. Заримуд нь тавих уургаас тавьж тийм л. Ер нь бол ингээ харуул ингээд яг нэг гайгүй төвшний одоо ингээ өндөр сургуулиудыг бодвол ер нь гайгүй. Одоо ингээд хувийн сургуулиудыг бодвол Хувийн сургуулиудад бас суран дугуй унах хүүхдүүд бол хэдий олон байдаг гэж үү? тий ер нь илбэх зөндөө. Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний 4 сарын байдлаараа суран дугуйтай зорчих үедээ осолд өртсөн 113 хүн эмнэлгийн тусламж авчээ. Үүний 60 орчим хувь нь хүүхэд байна. Хэдийгээр дүрм журм хэрэгжиж сургуулиуд сурагчдыг суран скутер зэргийг унуулахгүй байхад анхаарч байгаа ч нөгөө талаараа ослын тоо буурахгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас тодтогсон. Энэ нь эцэг их асар хамгаалагчдын хараа хяналт сул байгаатай холбоотойг онцоллоо. Нахлах дунд ангийн хүүхдүүд хөвчлэн унж ийн хөвгүүд. За мөн охидууд бас унж байгаа. Унж ирсэн хүүхдүүдийн суран автомашин дугуйг бол ерөөхдөө ачицсан. Гэр орондоо амарч байгаа үед бол их унж байгаа. Тэгэхээр эцэг хасраа хамгаалах шагалсан дэмжигч болтой аашгүй хамтран ажилласан. Хэрв 18 нас хүрээгүй мөн жолооны А үнэмлэхгүй тохиолдолд суран дугуй унсан бол зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгохоор тусгажээ.